Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Хэрв энэ бичлэг 2000 лайк цуглуулбал бид дараагийн ангийг нэн даруй гаргана. Мөн биднийг дэмжихийг хүсвэл доорх данс руу хандив хийж биднийг дэмжээрэй. Тэгвэл өнөөдрийн ангиа эхэлцгээе. Нойрсож буй арал дээр тэр балгасыг анх олсон хүн нь тэр учраас тэдэнд гарцаагүй замчилж өгөх гин. Гүнж Тилигийн балгас руу хийх аяллыг үзэхээс өмнө дүр зураг хааны хот руу шилжих бөгөөд тэнд хотын хэрмийн гадна хідэн хүмүүс харагдана. Эдгээр хүмүүс сүмийнхний тараасан хараал шиг тахалд нэрвэгдсэн дөрвөсөд бололтой. Хадагтай Эко тэднийг үнэхээр өрөвдөнө. Учир нь тэд саарал шилтгэн рүү буцах хөлөг онгоцонд сууж амжаагүй зүүн бүсийн дөрвөсөд байлаа. Тэгээд ч сүмийнхэн тэдэнд эм өгөх нь байтугай зүгээр л өхүүлэхээр хөөгд гаргачихжээ. Шингэн сахалтай ир хөдөлж чадах бүх хүнийг цуглуулахар шийдэж хадагтай Эккод тэднийг аюулгүй газар төрөхийг хэлнэ. Эмэгтэй шидтэй дуу хоолойгоо хурдхан ашиглаж баруун бүсийн удирдагч Роланд Уимблдны тушаалаар тэднийг ангаахаар ирснээ зарлана. Усан зогсоол дээр тэдний онгоц байгаа бөгөөд тэнд хүмүүсийг үнгүй эмчлэх юм байгаа гэж цөхөрсөн олонд итгүүлнэ. Шингэн сахалтай ир түүний дуу хоолой яаж ингэж хүн бүрт хурч байгаад гайхна. Тэр бүх хэл үг хэлж яриагүй байхад шүү дээ. Хүмүүс энэ мэдээг сонсоод хурдан сэргэж хөл дээрээ босцгооно. Өвчнөөсөө болоод шаналж байсан эмэгтэйч аврагдахыг хүсэж босч ирнэ. Хэрв эдгэрэх юм бол баруун бүс рүү явна гэж тэр амлана. Шингэн сахалтай ир таатай нэмсэглэж бүгдээрээ гэр бүлээч бас авчирч болно гэж хэлнэ. Хэсэг хугацааны дараа эмтээ зөндөө олон усны арьсан тулам харагдана. Цэргүүд цугларсан дөрвөсдөд савандах имийг хурдан уухыг шаардах бөгөөд тэгвэл шууд эдгэрнэ гэв. Цохирсон хүмүүс юу ч бодлого усны тулмуудыг шүүрэн авч усыг нуун энэ үед нэгэн зэрэг элбчэд энэ тахлыг тарааж байгаа гэсэн цуу яриа бол сүмийнхний зохиосон шал худлаа зүйл. Тэд хүмүүсийг сүмийн өмнө сөхөрч гуйлгах гэж ингэж байгаа юм гэж ухуулна. Роланд зөвхөн эмээр хангаад зогсохгүй үүний төлөө ганц ч зэс зоос авахгүй байгааг тэдэнд хэлнэ. Хүн бүр мэл гайхаж үүнд итгэхэд бүх өдөр байлаа. Учир нь энэ бүхэн үнэн байхад дэндүү сайхан санагдаж байв. Гэвч тэгтэл хүнд өвчтэй байсан эмэгтэйчүүдийн нэг нь тэр эмийг уугаад биеийн дээрдэж бие дээрх сорвинууд нь алга болчихлоо гэж хэлнэ. Олон түмэн баяр хөөрт автаж аврагдсанаа тэмдэглэн хашгираан агаарыг дүүргэнэ. Дараа нь цэрэг Роланд Уимблдон баруун бүсийг хөгжүүлэхээр завгүй байгаа бөгөөд тариалан эрхлэх, байшин барих, зам тавихад туслах зөндөө олон хүн хэрэгтэй байгааг тайлбарлана. Тийшээ нүүхийг зөвшөөрсөн хүмүүс шагналт нь хоол хүнс. Орон байраар хангагдана гэж тэр хэлнэ. Тэрээр мөн. Хүн бүр өөрийн ур чадварт тохирсон ажилтай болно гэж амлаад 3 хоногийн дараа хөдлөختөл баруун бүс рүү явахыг хүсэж байвал онгоц руу очих хэрэгтэйг мэдэгдэнэ. Олон түмэн дахин нэг удаа баяр хөөртэйгээр хашгирч хунтайж Роландын төлөө ажиллахад бэлэн байгаагаа дуу нэгтэйгээр хэлцгээв. Шингэн сахалтай ир бүх зүйл саадгүй бүтсэнд баяртай байх бөгөөд хамгийн гайхалтай нь Маргарет ч бас онгоц зохицуулж тусалж байгаа явдал юм. Нуугаад яах вэ? Тэр яагаад туслахыг зөвшөөрсөн? Манай хүү тэр шунхай худалдаачинд гар сунгуулахын тулд юу санал болгосныг би үнэхээр сонирхож байна. Дараа нь шингэн сахалтай ир эргэн тойронд тархсан дарсны торхнуудын талаар асууна. Тео эдгээрийг хадагтай дэлигийн цэвэршүүлсэн усыг хадгалахад ашигладаг гэж тайлбарлана. Дөрвөсдийн олон нийтийн үмээ самуунаас сэргийлж хэрмүүдийг чанд хамгаалж хаасан тул хот руу ус оруулах хамгийн хялбар арга гин тэрээр цээжээ цохин бахархалтайгаар тэд худалдаачдад нээлттэй хിവэр байгаа нийслэл хотын хажуугын хаалгыг ашиглаж байгаа бөгөөд энэ нь түүний хааны хотын харуулуудтай тогтоосон холбооны ачаар гэдгийг хэлнэ. Яг тэр үед хоёр цэргүүд гараад ирмэгц Ахмад Брайан юу болоод байгааг шууд л асуулаа. Харуулын мэдээлж байгаагаар тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан хадагтай Лайтнинг хин нэгэн зүгтхийн тулд хөлөг онгоцноос үсэрсэн зүсээ хувиргасан нэг хулган нуугдаж байж магадгүй гэж хэлсэн гин. За, энэ хөөрхий хулганы зүгтэх төлөвлөгөө тийм ч бүтэлтэй болоогүй болтой. Одоо тэр Ахмад Айрон Акс гэх юм болох хин түүнийг явуулсан талаар байцаагдж байна. Нөгөө залуу өөрийгөө дайсан биш гэдгээ шууд хүлээж Хил Фокс гэгч болохоо танилцуулаад Тео түүнийг танина гэж зүтгэв. Тэгэхээр эн чинь нөгөө Теогийн өмнө нь уулзаж байсан мөрийтэй тоглоомод хамаг юмаа алдсан мөрөөж гэж танилцуулагдаж байсан залуу байх нэ. Яг цагаа олж Тео гарч ирээд Айрон Акст нөхцөл байдлыг тайлбарлан Фоксыг мэдээлэл тараах ёстой шинээр илсүүлсэн хулган байгаа юм гэв. Тео түүнийг олон нийтийн дунд нэвтэрч халдвар авах эрсдэл гарган чинээ сансангүй. Тиймээс яагаад хитгэн мэдээллийн төлөө амиараа дэнчин тавьсныг нь гайхаж байлаа.
Фоксэнд байгаа бүх хүмүүс Тимотигийн төлөө биш. Харин Роланд Уимблдны төлөө ажиллаж байгааг аль хэдийн мэдчихсэн гэдгээ шууд хүлээв. Яг энэ үед Тео түүнийг дэндүү их зүйл мэдж байгаа бөгөөд тэдний төлөвлөгөөнд аюул учруулж болзошгүй тул энэ залуугаас ангижрах нь хамгийн зөв хувилбар байж магадгүй гэж шийджээ. Гэвч Фокс өөрөө ч бас Роландтай хамтран ажиллахад бэлэн байна гэж шууд л зүтгэв. Айронакс үүнд нь үнэмшсэнгүй. Тимотед аль хэдийн ажиллаж байсан хулганд итгэхийг үнэхээр хүссэнгүй. С ิจ гтэй харагдах лонхыг авахд Фокс үнийг хар захаас өндөр үнээр авсан сүмийн ариун эм гэж шууд хэлв. Дараа нь тэр Тимотиг бас л үнсэн тов руу болгохыг хүсэж байгаа тул Роландын багт хэлсэх хүсэлтэй байгаагаа шууд илэрхийллээ. Шингэн сахалтай залуу Теогоос энэ нөхцөл байдлын талаар юу гэж бодож байгааг нь асуув. Тео юу нь үнэн, юу нь худал болохыг сайн мэдэхгүй байхдаа ихэвчлэн хамгийн аюулгүй замыг сонгодог. Энэ нь энд Фоксыг алах шийдвэр гэдгийг тайлбарлав. Яг тэр мөчид Найтингейл ирж Фокс худал ярьж байгаа эсхийг олж мэдэх ажлыг өөрт нь үлдээхийг Тео хуудснаас гуйв. Учир нь тэр бол амьд худал хуурмаг илрүүлэгч шүү дээ. Хэдхэн хормын дотор Фокс бүх зүйлийг эхнээс нь урсгаж өглөө. Тэр мөрийтэй тоглоомноос болж дампуураагүй. Эхнэр нь ч түүнийг араар нь тавиагүй. Энэ бүхэн зүгээр л зохиосон үлгэр байснаа тодруулав. Үнэн дээр тэр урд нь нийслэлийн төв дүүргүүдэд тоглодог байсан Тагтаа малгайт нэртэй циркийн хамтлагийн гишүүн байжээ. Хамтлаг нь тийм ч том байгаагүй ч маш дотн баг байсан бөгөөд Фокс тэр хугацаанд эхнэртэйгээ танилцсан аж. Тэд гэрэлснийхээ дараа нийслэлд байшин худалдаж авах хангалттай мөнгө хоримтлуулсан ч Тимоти элбичтийг агнаж эхэлснээр бүх зүйл сүрчээ. Түүний хатуу чанга түрмийн дор эргүүлийнхэн с ิจ гтнүүдийг хайж галзуурсан бөгөөд Фоксын эхнэрийг элбичин гэсэн шалтгаатуудыг үтгэлгээр баривчилжээ. Дараа нь Фокс эхнэрийг нь суллах эсвэл ядаж уулзах боломж олгох байх гэж шоромгийн харуулуудад хахуул өгч чадна гэж бодсон ч тэр заваан шуналтай новчнууд зүгээр л мөнгийг нь авчхаад түүнийг уулзуулсангүй. Тэд эхнэрийг нь дараа ирж аваарэ гэж амласан ч эцэст нь түүнийг дуудахад эхнэр нь аль хэдийн танигдахын аргагүй болтлоо тамлуулсан цогцос болсон байв. Тэр цагаас хойш Фокс эхнэрийнхээ төлөө шудраг ясыг тогтооно гэж тангаргалсан ч түүний үхэлд буруутай харуул ердөө 10хан ташуурдуулаад өнгөрч. Фокст эхнэрээ алдсны нөхөн төлбөр гэж өчүүхэн 3хан алтан рояал өгчээ. Хэрв энэ шархан дээр нь давс үрэх биш бол өөр юуг тэгж хэлэхээ би мэдэхгүй байна. Ингээд Фоксийн амьдралын цорын ганц зорилго нь Тимотигоос өшөөгөө авах явдал болов. Тэр циркийн хамтлагийн найзуудаасаа дэмжлэг авсан бөгөөд тэд тулалдаж сураагүй тул өөрсдөө ур чадвараа ашиглан янз бүрийн далд бүлэглэлүүдэд нэвтэрчээ. Тэд Тимотигийн талаарх мэдээллийг цуглуулж түүний дайснуудад тарааж байв. Үүнийг хийж байхдаа тэрээр Теотой уулзаж хотоос дөрвөсдгийг зайлуулахын тулд Тимотид ажиллаж байгаа мэт жүжиглэж байсан түүнийг ажиглаж байжээ. Гэвч Фокс эцэст нь Теог үнэндээ Роландын төлөө ажиллаж байгааг олж мэдсэн байна. Ингээд тэр одоо хүртэл сандалтай хүлээстэй хിവэр хэрв энэ нь Тимотиг унгаах гэсэн үг бол Роландтай нэгдэхийг маш их хүсэж байгаагаа зүтгэсээр байна. Тэр Тимотигийн талаарх өөрт байгаа бүх сонирхолтой нарийн ширийн зүйлийг урсгахад бэлэн байна. Ингэж тохиролцсны дараа Тео Найтингейл рүү эргэж хараад энэ асуудлыг хариуцахыг хүсэхэд Найтингейл түүнд Фокс үннээ хэлж байна. Ярианаас нь ямар ч хуурам мэхлэлт мэдрэгдэхгүй байна гэж шууд л тайвшруулв. Гэхдээ тэр тэдэнд үнэхээр хэрэг болж чадах эсэхэд эргэлзэж байлаа. Тео Фоксыг дэрэгдээ үлдээх үү, үгүй юу гэдгийг шийдэж ядах зуур Фокс хунтайж Роланд хэрхэн илбчдийг амьд үлдээж маш олон дөрвөсдгийг аварч байгааг сонсоод гайхан биширч хэрвээ Тимоти ч гэсэн ийм нэмжин сэтгэлтэй байсан бол эхнэр минь одоо хүртэл амьд байх байсан болов уу хэмээн харамсан бодно. Фокс Роландын энэ юр бусын авираас цэрвэхгүй байгааг харсан Найтингейл инээмсэглэх бөгөөд эцэст нь тэд түүнийг игнэндээ нэгтгэхээр шийдэж гарыг нь хурдхан шиг тайлав. Тео түүнд одоохондоо миний хажууд байж хотод туслахыг тушаав. Үүний дараа Тео нөгөө л зочид буудалтай буцаж ирээд хар алхтай дахин таарлдах бөгөөд нөгөө том бит залуу ийм үнэхээр үйлчилсэнд маш их баярлаж хэрв энэ юм байгаагүй бол миний барьчихсан байгаа энэ хоёр тэнэг аль хэдийн өгчихсэн байх байлаа гэж хэлв. Нөгөө жаах мохон Теог тахлыг ангаас нь талархаад түүнийг сүмийн хүн үү гэж асуухад Тео өөрийн хэн болохыг нууцлан энэ нэмийг хааны гэр бүлийн дээд тушаалын хүмүүсээс ирсэн. Харин сүм элбичдийг тахал тараасан гэж цуурхал тарааж байгаа юм. Тиймээс энд байгаа бүх энгийн ардуудыг аврахад хүн бүрийн тусламж хэрэгтэй байна гэв.
Үүнийг сонссон хар алх сэргэж Теогоос чиний ард байгаа эзэн чинь үнэхээр энэ имийг бидэнд заруулах гэж байгаа хэрэгүү гэж асуухад манай залуу Тео үнийг баталж түүний эзэн сүм олон түмнийг хуурч байгаад маш их хилэгнэж байгааг тайлбарлав. Хэрэв сүм суртал ухуулгаа үргэлжлүүлэн тарааж бүх энгийн ардуудыг өөрийн талд оруулчих бол эцэст нь бүх саарал шилтгэнийг захирах болно гэж тэр санаа зовж байна. Тийм ч учраас Теогийн эзэн буюу манай залуу Роланд мэдээж хотын бүх энгийн иргэдийг аврахыг хүсэж байгаа юм. Тео Лилигийн цэвэршүүлсэн ус агуулсан туламтай усыг шидэж өгөөд хулгануудад үүнийг 10 мөнгөн зоосоор зарж болно. Харин ашгийн 40% нь тэдэнд очино гэж хэлв. Залуус хурдан мөнгө олох боломжийг сонсоод нүдэн сэргэв. Тео бараг 5-аас 6 мянган зоосны үн бүхий им нууцаар авчирсан тул хэрэг бүгдийг нь зарвал чамгүй их мөнгө олж чадна гэдгийг тайлбарлаж мөн тэднийг энэ имийг бүрч өндөр үнээр зарахыг оролдож магадгүй гэдгийг мэдэж байгаагаа сануулв. Тео хэлсэн үгэндээ жин нэмхийн тулд шинжаал хутгаараа ширээг зүсэж түүний эзэн бохир тоглоом тоглохыг оролцсон хүмүүсийг хизээч уучилдаггүй тул өөрсдийн ашиг хонжооны төлөө бусдыг залилахаас хол байсан нь дээр гэж анхааруулв. Түүнчлэн тэрээр үнийг хөөрөгдөхгүй тулд нөөцийг бүгдийг нь нэг дор зарахгүй байхыг тушаагаад энэ нь одооноос эхлэн тэдний асуудал гэдгийг хэлв. Дараа нь тэрээр энэ ажлыг хийхэд бэлнүү гэж сүүлчийн удаа асуув. Алах хэсэг зуур чимээгүй байснаа чинжаалыг шүүрч аваад итгэлтэйгээр бүх зүйлд бэлэн байна гэж хэлв. Хариултыг сонссон Тео түүнд эм 2 хоногийн дараа нар жаргах үеэр буудалд ирнэ гэдгийг хурдхан дуулгав. Дараагийн хэсэгт сүмд хүмүүс санваартны өмнө дараалал зогсож байгааг харуулна. Нэгэн залуу өвдөг сөгтөн суугаад санваартанд түүний гэр бүлэрээ тахал туссан. Тиймээс түүнд ариун им маш их хэрэгтэй байна гэж хэлв. Тэрээр эм худалдаж авах гэж байгаад хар захын хулгануудад залилуулсан. Одоо түүнд өргөх зүйл ганцхан жижиг өндгөл үлдсэн гэдгийг тайлбарлав. Санваартан өндгийг авсан ч тэр залуу руу ширүүн харахаа мартсангүй. Тэрээр сүмд итгээгүй. Сүүдэр шиг хар захаас эм худалдаж авахыг оролцсоныхоо төлөө шийтгэгдэх болно гэж хэлв. Дараа нь Санваартан түүнд нүглээ намжилж өршөөл хүсхийн тулд босож зогсохыг тушаав. Санваартан түүнд амьдралынхаа үлдсэн хугацааг сүмд зориулах ёстой гэж хэлэхэд нөгөө залуу амьдралаа шууд зориулахад бэлэн байна гэж яаран зөвшөөрөв. Гэнэт өөр нэг залуу гүйж орж ирээд Санваартанд хотоос өвчтөе хүмүүсийг нууцаар гаргаж байна гэсэн мэдээлэл ирлээ гэж хэлв. Энэ мэдээ Санваартныг маш их гайхшруулв. Удалгүй Санваартан өөрт нь бүрч илүү халуухан мэдээ байгаа гэж зүтгэх зүүн нүдэд гих энэ залууг байцааж байгааг бид харах бөгөөд Санваартан түүнд хэрэв мэдээлэл нь үнэн байвал бусадныхын төлөө ариун имээр шагнана гэж амлав. Зүүн нүдэд дараа нь хотын гаднах худалдааны гол дээр өвчтөе хүмүүсийг тээвэрлэхэд зориулагдсан хоосон хөлөг онгоцуд байгааг яаран тайлбарлав. Бүрч илүү бурхныг доромжилсан зүйл нь тэдэнд нөгөөх чөтгөрийн тахлыг ангаах арга байгаа гэж тэр хэлв. Цэргүүд өвчтөе хүмүүст нэгэн хачин ус уулгасан чинь бие дээрх хар толбнууд нь дорхноо алга болчихжээ. Тэгээд ч зогсохгүй баруун бүсээс ирсэн эдгээр цэргүүд тийшээ нүүж очсон хэн бүхэнд хоол хүнс орон байр амлаж байгааг нь. Гэтэл бүр дордох хавтгаар тэдгээр хүмүүсийн дунд элбчид байгаа сурагтай. Элбичтийн тухай сонсоод Санваартан бүр дотроо чичирч хараацай нүдэд ч агаарт нисэж байсан нэгийг нь өөрийн нүдээр харсан гэдгээ батлав. Энэхүү үннийг сонссон нэг Санваартан шүдээ зууж байхад нөгөөх нь тэдний талд хідэн хүн байгааг мөн хараацай нүдэд тэднийг худалдаачдын хөсөлсөн хөлсний цэргүүд мөн эсгэд хэр ихтгэлтэй байгааг асуулаа. Хараацай нүдэд тэднийг ямар ч хуйг дуулахгүй, моргүй, зөвхөн модон жадаар зэвсгэлсэн байсан гэд Поны хувьд 100-аас ч цөөн байх гэж батлав. Санваартан хараацай нүдэд рүү нэг донх им шидэхэд шагналаа харж баяссан тэрээр Хилийн хотын захирагч өөрийн газраа хөгжүүлэхийн тулд энэ бүхнийг зохион байгуулсан гих цуу яриа хүртэл байгааг яаран нэмж хэлв. Санваартан хараацай нүдтэд хэрэгтэй мэдээлэл өгснийг нь үнэлсэн ч хөөхөр шагналаач таашааж амжилгүй. Араас нь хин нэгэн хоолой руу чинжаал зоож орхисонд тэрээр өвдсөндөө тарчлан хөлбөрч харин халдлага үйлдсэн нөмрөхтэй сүүдэр шиг дүрс үзэгдээд өнгөрөв. Хараацай нүдтийг амьсгал хураасны дараа туслах Санваартан ахлахтаа түүний хэлсэн зүйлд үнэхээр итгэж байгаа эсхийг асуулаа. Ахлах Санваартан үүнийг шалгах хэрэгтэй ч үнний хувьтай байж магадгүй гэж сэжиглэж байгаагаа хэлв. Тэрээр юу болоод байгааг олж мэдхийн тулд хотын хэрмэн дээр 2 тагнуул гаргахаар төлөвлөж энэ даалгаврыг туслахтаа өгөөд хэрв усан онгоцны зогсоол дээр хөлсний цэргүүд болон элбчид үнэхээр байгаа бол хотоор нэг хулгнуудын зараад байгаа бүх имийг худалдаж авахыг тушаав.
Хэрэв хөлийн хотынхон энэ имчилгээгээ үргэлжлүүлэн тараасаар байвал хүмүүс сүмд залбирахаа болно гэдгээс тэр айж байлаа. Харин элбчдийн хувьд Санвартан энэ ажлыг хэлбэргүй гих нууцлаг нэгэнд даатгахаар шийджээ. Тэгтэл хэлбэргүй нь жирийн нэгэн биш байж таарав. Санвартан түүнийг жинхэнэ төрхөндөө оргиж тушаахад өвгөнд орхноо хувирч. Элбичний гайхалтай гоо үзэсгэлэн эрхэмсэг төрхийг цацруулсан үнэхээр дур булаам үзэсгэлэнтэй эмэгтэй болон хувирлаа. Тэрээр Санвартанд онцгойлон талтай мэт харагдах бөгөөд өөрийн хийх ёстой ажлаа бүрэн хариуцсан гэж түүнд амлав. Энэ үед хотын хэрмэн дээр манайхан бүх дүрвэсдийг гаргах ажлыг тун гайхалтай гүйцэтгэж байлаа. Найтингейл хатагтай Эккод ажиллагаа одоогоор амжилттай байгааг дуулгаад нар жаргахаас өмнө бүгд онгоцондоо амжиж суух ёстойг хэлэв. Найтингейлийг юу бодож байгааг асуухад хадагтай Эко баг зэрэг гөлөрсөн байдалтай зүгээр л гайхаж биширч байна гэж тайлбарлав. Тэрээр нийслэл рүү боол олон зарагдахаас өмнө маш их зовлон зүдгүр тууснаа ярив. Тэр өөрөө цөл нутгаас гаралтай болохоор саарал шилтгэний хүмүүсийг онцгой харгас хэрцгий гэж боддог байсан ч тэд төмөр элсний хотын хүмүүсээс тийм ч их ялгаагүй гэдгийг ухаарч байгаагаа хэллээ. Үүний хариуд Найтингейл сайн хүмүүс ч гэсэн байдгийг сануулад Роланд Уимблднийг үлгэр жишээ болгон заав. Тэгтэл Эко ихч Найтингейлээс "Гунтайж үнэхээр бүх зүйлийг өөрчилж чадна гэж бодож байгаа эсхийг асуулаа. Тэрээр хүмүүс их газар цөл нутгаас ирсэн эсэх эсвэл элбчэд байханд хамаагүй зүгээр л бүгдийг чөлөөтэй жаргалтай амьдраасай гэж хүсэж байгаагаа хэлв. Найтингейл түүнд итгэл төрүүлэм инээмсэглэл бэлэглээд хунтайжийн хачин жигтэй нээлтүүд болон сонин зэвсгүүд бүхнийг өөрчлөн гэж найдаж байгаагаа хэллээ. Хадагтай Эко Найтингейлийг түүнд ямар их итгэдэг талаар тоглоом шоглоом болгон хэлэхэд Найтингейл хариуд нь зүгээр л инээмсэглэв. Эко хунтайчид өөрийн гэсэн итгэл хүлээлгэж байгаагаа хуваалцаж өмнөд бүс нутаг дахин амар амгалан болохыг харахыг тэсэн ядан хүлээж байгаагаа хэлв. Энэ хооронд Айрон Акс хэрмэн дээрээс хүн бүрийг анхааралтай ажиглаж зогслоо. Тэгтэл хутганы ир шиг амьдардаг хулгунуудын бүлэглэл тэднийг бүслөхөөр зэхэж байгааг тэр анзаарахгүй байж чадсангүй. Чөө үүнийг анхнаасаа л хүлээж байсан зүйл гэд эдгээр далд ертөнцийн хулгунууд бол нууц хадгалж чаддаггүй доод төвшний амьтдын цуглуулга гэж тайлбарлав. Тэрээр тэднийг дээрээс тушаал өгсөн хин нэгний заавраар өөрсдийг нь тагнаж байгаа гэдэгт итгэлтэй байлаа. Айрон Акс харин энэ асуудалд огтхонч санаа зовоогүй бөгөөд тэдний хууранд байгаа ямар ч хамаагүй тагнуулууд хамаагүй. Гол нь эдгээр зүйлс эмийн борлуулалтыг л бууруулахгүй байх хэрэгтэй гэв. Кё түүнийг тайвшруулж түүнд харт амхны борлуулалтыг зохицуулж байгаа багийнхнаа анхааралтай ажиглаж байгаа тул хөлийн хот руу хөтлөхт нь баяртай гэж хэлж амжихгүй гэдгээ дуулгав. Ахмад Айрон Акс дулаахан инээмсэглээд санаа зовлтгүй хунтайж өөрөө нийслэлийг авахар ирэхэд уулзах болно гэж хэлв. Найтингейл байрандаа тухлах үед багийнхныг ажиглаж байгаа нөгөө элбч нь дахин харагддаг. Тэрээр боломжийг ашиглан цэргүүдийн нэг рүү чинжаал байранд дайрч амжиж хариу үйлдэл үзүүлэхээс өмнө хоолойг нь хэрчин газар дээр нь өхүүлжээ. Дараа нь тэрээр хувцаа таачиж цэргийн дөрөмт хувцас өмсөн зүсээ хувиргав. Лайтнинг эргүүлээсээ хуарандаа буцаж ирэхэд Бендигийн хамгийн түрүүнд асуусан зүйл бол одоогийн нөхцөл байдал байв. Лайтнинг Айрон Акс харахнуудтай тэмцэхээр явган цэргийн багийг аль хэдийн аваад явсан гэж илтгэв. Хадагтай Эко Лайтингд ус төхүүлж өгөхөд Лили хэд хоног усанд ороогүй тухайгаа гомдолж яг одоо гэрүүгээ харж гэрийнхээ хөөстэй тансаг шүршүүрт орохыг л хүсэж байна гэв. Лайтнинг усандаа бараг л хахах шахснаа. Лилиг ялангуяа язгууртнуудад дургүй атлаа. Яг л эрх танхи элит шиг аашилж байна хэмээн шоолж амжив. Охтыг ийхүү хоорондоо наргиж байх зуур жирийн цэргийн дүрт хувирсан нөгөө элбчин гинт дайран орж ирэв. Тэрээр ямар ч асуудалгүй уусаад өнгөрнө гэж найдаж байсан ч Найтингейлийг тийм ч амархан хуурч чадсангүй. Тэрээр зүсээ хувиргасан элбичний ард гарч бууны ямаа толгойд нь тулган жинхэнэ хэн болохыг нь шаардаж асуув. Элбичин жүжгээ үргэлжлүүлэхийг хичээн өөрийгөө эргүүлийн дарах Форд байна гэж зүтгэсэн ч Найтингейл түүний энэ тэнэг ярианд үнэмшсэнгүй дотроо шид агуулсан эрэгтэй хүнийг хизээж харж байгаагүй гэдгээ шууд л хэлв. Найтингейл энэ нөхрийг зүгээр ч нэг нэгэн биш нууцаар шургалсан элбчин эсвэл маш ховор эрэгтэй элбчин байна гэж таамаглав. Ямар тач түүнийг өөрийгөө Форд гэж хэлсэн шиг хүн биш гэдэгт итгэлтэй байлаа. Баг нь хууларсан элбчин дайрахаа шийдэж чинжаал барин Найтингейл рүү угас хийсэн ч Найтингейл амархан болтов. Дараа нь элбчин Лили рүү анхаарлаа. Хандуулж түүн рүү чинжаалаа далайхад Венди Лилийг хамгаалахаар урдуур нь орж нөгөө эмэгтэй чинжаалаа шууд л савв.
Найтингейл яаралтай арга хэмжээ авч буудсан нь ил бичний цээжин дунд тусав ил бичин ганцхан суманд унаж газар унахдаа анхны төрхөндөө эргэж оров. Тэрээр газар хэвтэж сүүлчийн амьсгалаа авахдаа өөрийг нь ивэлдээ авч Афра гэдэг нэр өгсөн дээд эмэгтэй лам хитрийг дурсан санаж байлаа. Энэ дурсамж түүний нүдэнд нулимс луулав. Энэ хооронд бүгд Венди рүү гүйж очиж бэрцэн эсхийг нь шалгав. Венди өөрийгөө огт зүгээр бөгөөд чинжаал түүнд хүрээгүй гэж тайвшруулав. Тэрээр манай баатрын хийж өгсөн хоёрыг дуулгыг өмссөн байсан нь түүнийг хүнд бэртгэхээс аварсан бололтой. Энэ зуур Лили цочрлоосоо гарч чадахгүй нулимс туслуулан маш их айсан нь илт байв. Тэрээр Венди рүү уурлаж дахин хизээч ийм аюултай зүйл рүү битгий зүтгээрэй гэж хэлв. Венди Лилигийн толгойг илэн тайвшруулж салхины шидээ ашиглахын оронд тухайн үед сандарсандаа чинжаалны урдуур хамгаалахаар үсрээд орчихлоо гэж тайлбарлав. Тэднийг ярилцаж бие биенээ тайвшруулж байх зуур Лайтнинг тэр элбчин яагаад хамгийн түрүүнд тэдэнд рүү дайрсныг гайхав. Ижилхэн элбчин байж тэдний эсрэг эргэсэн нь түүнд огт ойлгомжгүй байлаа. Найтингейл ярианд оролцож Лайтнингд энэ нэмэгтэй тэдэнтэй адилгүй гэж хэлв. Энэ шүн бол Хилийн хот руу явхаас өмнөх бүх хүмүүсийн сүүлчийн шүн байсан бөгөөд тэр шүн хожим нь харахнууд томоохон гинтийн дайралт хийхийг оролдов. Энэ нь урдаас тооцоолсон зүйл байсан бөгөөд эцэст нь манай нэгдүгээр армаас нэг цэрэг ам үргэж дөрвөн цэрэг шархацсан байна. Үр дүнд нь буунууд тасралтгүй дугарч тулаан гард нь тулаанд хүрэлгүйгээр дуусав. Харахнууд шөнийн харанхуйд саран сарниж манай талынхан маргааш өглөө замдаа гарах ёстой байсан тул тэднийг мөрдөх шаардлагагүй байв. Шархацсан дөрвөн цэрэг Лилигээс анхны тусламж авч цус тогтов. Тэд мөн элбичний гарт талбайд ам үргэцсэн цэргийг олжээ. Тэрээр гэрээсээ хол ам үргэцсэн цэрэг байсан тул түүнийг хүндэтгэлтэйгээр оршуулж бүгд гүн хүндэтгэл үзүүлж гашуудсан юм учрна. Тэр нэг ялагдал. Анхны армийн харийн нутагт хийсэн анхны тулаан амжилттай болоогүй ч бас бүрэн бүтлгүүт ч гэсэн ч юм биш. Хүн бүр хүндхэн сэтгэлтэйгээр далайгаар буцах аяндаа бэлдэж эхэллээ. Харин хатагтай Тили энэхүү аялагчтай хамт эцэст нь нэг юм аяндаа гарч байна. Шар үст залуу буланд тоолж баршгүй олон арал байдаг бөгөөд хинч өмнө нь тэдний хилд ингэж ойртож зүрхлээгүй гэж тайлбарлав. Зүүн зүг рүү явах тусам цаг агаар улам хачирхалтай болж арлууд ч хിവэрээ үлдэх тул цаашдаа хэр зэрэг хачин болохыг тэр сайн мэдэхгүй байлаа. Гүнж Тэлээ түүнээс алдартай аялагч гэсэн нэр хүндтэй хэрнээ өмнө нь энд хизээч ирж байгаагүй гэсэн үгөө химэн асуув. Инферно арлыг гаталж зүүн зүг рүү цааш үргэлжлүүлэн явах зүрх зоригтой хүн цөөхөн байсан бөгөөд энэ шар үст тэдний нэг гэгддэг байжээ. Шар үст залуу навчин тамхи асаах зураа. Тэд чинь зүгээр л хэтрүүлэгтэй худал хуурмаг ярианууд би өмнө нь зөндөө л сонсож байсан гэд инээж өнгөрүүлв. Алдартай аялагчээр жил бүр булангаас зүүн зүгийг зоригтнууд олон байдаг ч ширүүн хар салхи генти манангаас болж усан аялал хийхэд үнэхээр хэцүү байдаг тул шин зүйл олж илрүүлэхэд хүнд байдаг талаар тайлбарлав. Энэ зуур аш дотроо энэ агуу аялагчийг 2 жилийн өмнө сургаггүй болсон тооцож олон хүн түүнийг ослоор нас барсан гэж бодож байсныг эргцүүлж байлаа. Гэвч тэр үнэндээ Исламбур аралд байсан бөгөөд Тэнгисийн зураг зурж бусад балгасуудыг олохоор гарсан байжээ. Хатагта Тили балгасыг судлахын тулд түүнтэй хамтран ажиллахаар шийдсэн бөгөөд түүнээс хойш энэ залуу сургаггүй болсон 2 жилийнхээ тухай хизээч яриагүй. Тилич түүний өнгөрсөн үеийг гадарлаж байсан ч энэ талаар огт дурсаагүй юм. Түүнчлэн Тили энгийн хар салхи үнэхээр аимшигтай гэдгийг тайлбарлав. Аялагч үүнийг зөвшөөрч дээрэс нь элбчэд үнэхээр гайхалтай гэдгийг нэмж хэлв. Хэрэв Молли гэдэг элбчин байгаагүй бол тэд аль хэдийн үхэж үрэгдэх байсан гэдгийг тэр дурдлаа. Гэмтд Моллигийн загсны дэгэнд ямар нэг зүйл гогдогдож тэрээр шугамд нь том загас баригдсныг уулга алдав. Аялагч Молли өчигдөр хөлөг онгоцыг нь хамгаалахын тулд тэрхүү аврах том бамбайг хэрхэн дуудсанд гайхширсан хэвээр байв. Үүний ачаар түүний багийнхан элбичтийг үзен ядхаа болсныг тэр тэмдэглэв. Тиймээс нэг бодлын хар салхи тэдэнд ивэл болж хувирчээ. Тэрээр элбчэд дэлхийн хамгийн шилдэг аялагчид болж чадна гэж үргэлж боддог байснаа хуваалцав. Тели аль хэдийн хамгийн агуу аялагч гэгддэг нэг элбчин байдаг талаар баяртайгаар хэлв. Аялагч үүнийг зөвшөөрч байгаа бололтой. Тэд Лайтнингийн тухай ярьж байх шиг байна. Энэ зуур Молли дахин нэг загас дэгээдсэн бөгөөд энэ нь өмнөхөөсөө ч том харагдаж байлаа. Ойролцоо зогсож байсан залуу уснаас гарч ирэх гэж буй зүйлийг хараад мэл гайхаж хоцров.
Моолыг эргэж харах мөчөд мянга мянган хурц шүттэй. Хачин жигтэй далай мангас түүнийг нэг балгаа залгихаар ухс хийв. Гэвч аш маш хурдан хөдөлж аврах том ил дээрээ далай мангасыг яг дундуур нь тас зачив. Тэрээр хүн бүрийг хойшлохыг тушаагаад илдээ барин урагш тавшиж үлдсэн мангасыг цахилгаан мэт хурдаар цавчин нэг л цохилтоор устгаж орхив. Далай мангасуудыг нам дарсны дараа аш моолыг зүгээр байгаа эсхийг шалгахад Молли зүгээр гэдгээ хэлж түүнийг тайвшруулав. Дараа нь аш аялагч руу эргэж эдгээр мангас шиг далайн амьтдын талаар асуулаа. Аялагч эдгээр мангасуудыг домогт далайн чөтгөрүүд гэж тайлбарлав. Тэд загасчдыг хуурч хөлөг онгоцон дээр гаргаж авахын тулд өөрсдийгөө жирийн загас шиг зүсэх хувиргадгаараа алдартай аж. Хэрв тэд хүн идвэл гар нь ургадаг гэсэн үлгэр домог байдаг ч энэ бүгд зүгээр л хоосон цуурхал бөгөөд бодит байдал дээр тэднийг чөтгөрүүд гэдэг байна. Чөтгөрүүд гэж хэлэхэд Тилигийн нүд гайхсандаа томров. Яг тэр мөчид багийн гишүүдийн нэг нь манан тухайн газрыг хүрээлж эхэлснийг анзаарав. Түүнчлэн тань дээр гэгддэг тэрхүү эрхэм бүрийг далбайгаа буулгахыг чангаар шаардав. Учир нь тэд сүнстэй усанд нэвтэрч байлаа. За ингээд бодоод байхад Lightning-ийн аавыгч бас тань дээр гэдэг бөгөөд тэрээр охин шигээ аялагч хүн юм. Бид эцэст нь Lightning-ийн аавыг олсон бололтой. Энэ зур тань дээр сүнстэй аралд ойртох тусам дөнгөж саяхан агнсан чөтгөрөөд шиг амьтдын тоо улам олшрох болно гэж тайлбарлав. Манан хад зохио болон бусад амьтад энэ газрыг яг л сүнстэй газар шиг санагдуулж байлаа. Өнөөдрийн анги ингээд өндөрлөж байна. Юуны түрүүнд өнөөдрийн бичлэгийг хийхэд хамгийн их дэмжлэг үзүүлсэн 10,000 төгрөгийн хандив өргөсөн инх сайхан Баточир танд үнэ талархаж байна. Таны асуултын хариуд хэлэхэд хамгийн шилдэг хот төлөвлөгч Манхва зохиогчийн эрхийн хамгаалтанд орсон тул харамсалтай нь дараагийн ангиудыг нь цаашид гаргах боломжгүй болсныг хүлээн зөвшөөрч үнэхээр харамсаж байгаагаа илэрхийлье. Мөн 900 төгрөгийн хандив өргөсөн баяр жавхлан анхуйг танд ч гэсэн чин сэтгэлээсээ баярлалаа. Биднийг дэмжсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн ангид дахин уулзцгаая.